За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За ер нь бол бид нар одоо ингээд нэг байгаа онохгүй сүүлийн 30 жил явчихжээ. Хараад л хахад бодлогын алдаанаас болж байна гэж сая Саран Чулуун гишүүн хэллээ, Гаммаа гишүүн хэллээ. Энэ дээр бол би үнэхээр 100% санал нэг байна. Одоо сүүлийн 30 жилээр бид нар зүгээр яри, өмнөхийг яриад яах вэ те? Сүүлийн 30 жилийн энэ алдаа завхрал, бодлогын алдаа, энэ бүхэн одоо төр бодлого тодорхойлох гэж гарсан нөхдүүдийн маань юу ч хийгээгүй энэ ард иргэдээ биш өөрсдийгөө бодсон энэ амин хувиа хичээсэн энэ үзлээс болж өнөөдрийн одоо бодит амьдрал ард иргэдийн амьдрал ямар байгааг надаар хэлүүлэхгүй манайхан бүгд мэдж байгаа. Өнөөдөр хоногийн хоолой яа гэж байгаа ард түмэн тэ иргэд эрүүл мэндийнхээ боловсролд яаж анхаарах юм бэ? Тэгээд эцэст явж эн чинь ерөөсөө л эдийн засгийн холбоотой асуудал байхгүй юу? Хоногийн хоолой яа гэж байгаа хүмүүс эрүүл хоол сонгох уу? Өнөөдөр энэ хавдар хоолтоос 30% гэж сая эрүүл мэндийн сайд хэлж байна. Тэгэхээр энэ хамгийн гол суур асуудал руугаа бүгдээрээ бас анхаарч ормоор байна. Одоо нэг жижигэн тулах тойрсон юм л яриад бид нар ер нь аль ч салбар дээр явж гин хин нэгэнд бурууг тохох гээд. Гэтэл одоо сүүлийн 30 жил бодлого барьсан нөхдүүд юу хийсэн юм? Өнөөдөр эрүүл мэндийн яамныхныг буруутгах биш. Бид өөрсдийгөө буруутгаад одоо юмаа хиймээр байна. Яг үнэндээ бидний энэ бодлогын алдаа, энэ их хурлд гарсан бодлого хууль тогтоогчдын алдаанаас болж ард иргэд ингэж ядуу амьдарч байгаа шүү дээ. Үнэхээр зөв бодлого бариад, үнэхээр хөрсөн дээр нь буугаад зөв шийдвэрүүд гаргасан бол өнөөдөр бид нар энд хэрүүл хийгээд асуудал яриад сууж явахгүй байхгүй юу? Тэгээ мөнгө сайхан сайд руу бид нар алдаа одоо буруу тохох ямар ч юугүй шаардлагагүй гэж үзэж байна. Одоо энэ 2024 онд улсын хурлын гишүүн болсон бид нар юмаа хийя, ажиллаа хийя. Нөгөө алдагдсан 8 жилийн алдагдсыг гэж ярьдаг шиг сүүлийн 30 жилд энэ завхарлаа одоо алдаага бүгдээрээ яг хөрсөн дээрээ буугаад засмаар байна. Жижиг сажиг юм яриад яамныхныг ч буруутгаал нийгмийн эрүүл мэнд буруу одоо ингээл алдаатай явсан бодлогоудаа бие биен рүүгээ чигтэг энэ байдлаа одоо болио. Алдаага бид нар өөрсдөөсөө хайж өөрсдөөсөө үлгэрлэе гэж би бол хэлмээр байна. Яг үнэндээ өнөөдөр манай ард иргэдийн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Дундаж давхаргаа яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ хэдүүлээ яри. Тэгээгүй ээж өнөөдөр мянган эрт илрүүлэг, онцлогоо, гой юм яриад бол хэрэгжихгүй. Хаанаа ч хүрэхгүй энэ бол. Тэгэхээр бодлогын том юм асуудлаа л яри. Хамгийн гол чухал суур юм чи ерөөсөө л эдийн засгийн эрх чөлөө. Дундаж давхаргаа олон болгоё. Тэрнээс бид нар мянган одоо энд хавдар илрүүлээ, эрт илрүүлээ, нэлхсэн эрүүл мэнд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэг яриад бол энд ямар ч үр дүн гарахгүй. Хамгийн чухал юм ерөөсөө л энэ ард иргэдээ санхүүгийн эрхчлээнд хүргэе, ажилтаа орлоготой болгоё, ядуурлаас нь гаргая. Энэ архитал, тамхитал бүх зүйл энэ хавдар бүгдээрээ ядуурлаас их үүсвэртэй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар одоо ингээд тулах тойрсон байгаа оноогүй юм яриа суумааргүй байна. Бодлого руугаа оръё, бодлогын алдаа гэдгийг манай гишүүд бүгдээрээ хэлж байна. Би ч санал нэгтэй байна. Энэ бол том бодлогын алдаа сүүлийн 30 жилд завхарсан энэ завхарлыг одоо бид нар засъя гэж ярмаар байна. Тэрнээс нэг жижигхэн юмар би энэ рүүгээ хэн нэгэнд алдаа тохох гэж бурууг өрүүлэх гэж ярмааргүй байна. Бид нар ч буруутай. Өнөөдөр бүгдээрээ буруутай. Энд нэг өөрсдөө том хүмүүс болох гэж бусдыг буруутгаж, бусдыг загинж суухаа одоо болиё. Бүгдээрээ энийг яаж засахын тэгвэл яаж засах юм а яри. Хамгийн чухал суур хэрэгцээ бол ард иргэдийг ажил орлоготой ядуурлаас